график юм сонирхсан байгаа тийм ээ. За тэгээ энэ графикийг сонсож үзье. За хоёрын нэг функцийг харахаар байж байгаа. Ямар их функцууд нэг огтур цагийг байлаа гэж байгаа тийм үү? Ноёд нэг гэсэн цагийг уу? X-ийн орон ноёдыг тавихаар Y-ийн орон нэг гарч яана гэсэн тийм үү? Ноёд нэг гэсэн цагийг бол зайлшгүй дайрдаг болж тавьж байгаа юм байна тийм ээ? За тэгэхээр ноёд нэг гэсэн цагийг мөн үү? Биш байгаа тийм ээ? За тэр ноёд нэг гэсэн цаг бол тэнд байна. За энэ цагийг бол альва илтгэгч функцийн график нь тайлдаг. За тэгээ хоёрын нэгс бол өсөлтөх функц байгаа. Энэ функцийн графикын тоомлолтой бол ийм график байна. За одоо тэгээ бид нэр энэ графикийг жоохон хөргөж үзье. За тэр зэргийг нь x-ээс авах нь нэг болгоо. X зэрэг x-ээс авах нь нэг болгоо. За энэ багуун тийшээ болдог. Энийг та нар хаанаас мэдж өгнө гэхээр квадрат функцийн график хөдөлгөөнөөр байгуулж ирсэн тийм үү? Хөргөлтөд. За тэгэхээр энэ бол баруун тийшээ шилжих юм байна тийм үү? За ингээ баруун тийшээ нэг шилжчих болох юм байна. За тэгвэл өөр нэг функцийг авч үзье. За энэ функц дээр функц бол одоо 1 2 дугаар мөчд оршиж байгаа. За тэгээд тодорхойлох томож утгын мөч хоёрыг одоо тодорхойлох гэж үзье. Тодорхойлох томож нь даахыг үзье. Хасгааргаас нэмэх гэдэг байна. За графикууднаас энийг юу гэдэг юм бэ гэхээр функцийн графикууд энэ тэнхлэгийн дагуу урагшаа хязгаар хоошоо яах юм. Бас хязгааргүй ингэж байрлалаар байна да энэ графикийн байрлал харахад. Тийм учраас тийм дүгнэлт бас хийж байна. Хасгааргаас нэмэх зорилгоос нь тодорхойлох томожтой байна. Утгын мөч нь болохоор Y тэнхлэгийн дагуу авч үзэхэд бол яах вэ? Ноёдоос дээшээ график байрлаж. Тийм учраас утга нь бол тэгээс нэмэх зорилгоо хооронд утгах юм байна тийм ээ. Тэгээс нэмэх зорилгоо утгах юм байна. За бид нар одоо энэ функцийн утгын мөчийг авъя. Y тэнцээ 2-ын хасгыг 1-4 гэсэн функц байна тийм ээ. За энийг одоо эхлээд бид нар үнэлэх аргаар бодож үзье. 2-ын хасгыг зэрэг гэдэг бол юу та тэнцүү вэ? 2-ын 1-ийн x зэрэгтэй тэнцүү тийм үү? За тэгэхээр тэр бол 2-ын 1-ийн яах вэ? 2-ын 1-ийн x-тэй 2-ын x-ийн тэнцүү юм байна. За энэ зарчиж байгаа тийм үү? За альва илтгэгч функцийн утга сая 2-ын x гэдэг юм уу? Графикийг аваад үзэхэд OX тэнхлээс дээшээ байдаг утгын дандаа яах вэ? AX функцийн утгын дандаа тгээс байвал OX тэнхлээс ямар дээшээ байдаг гэдэг чинь утгууд нь дандаа эерэг байна гэсэн. Тэгэхээр энэ 2-ын 1-ийн x зэргийн утга бас яах вэ? Тгээс их байж таарна тийм үү? За тгээс их байдаг. За энэ тэнцэл шиг байдлыг хасгныгээр үржихээр ямар шин чанар яаж хөргөдөг вэ? Тэмдэг тийм үү? За тэгээ 2-ын 1-ийг хасгныгээр үржихээр хасг тэмдэгтэй бол ноёдыг хасгныгээр үржиж ноёд байна тийм үү? За ийм болж таарна. За одоо энэ тэнцлийн хавьд дээр 4-ийг нөмөл бидний тэр бодлого дээр байгаа юм хэлж очиж байна да. За тэр нь тэгэхээр яаж вэ? Тгээс их баг тоон дээр 4-ийг нэмэхээр 4-өөс яах вэ? Тгээс баг байсан. Энэний хойдлоор 4-ийг нэмэхээр 4-өөс баг болж очиж байгаа. Энэ илэрхийлэл нь тэрнтэй тэнцвэрсэн. Тэгэхээр 4-өөс баг юм а да. 4-өөс баг утгуудыг авна гэдэг чинь хасах хязгааргүйгээс нэмэх 4 орох. 4 орох уу? Орохгүй тийм ээ. За хариу нь юм байна. Орохын хаалтыг юм дугуй хаалтаар бас тавьж байна. За энийг бид нар бас одоо графикаар бодож үзүүлээ сайн болов. За тэгэхээр одоо бид нар 2-ын x-ийн график, хасах x-ийн графикийг хийж байгаа гэж үзье. За энэ 2-ын хасах x гэдэг бол 2-ын 1-ийн x зэрэг байна тийм ээ. Өмнөх хичээл дээр энийг арга утгаагаа байгуулсан байгаа. Хүслийг хийж байгаа бид нар байгуулсан тийм ээ. Хасах нэг дээр 2 утгаа өгнө гэдэг. Тэгэхээр график нь ийм хэлбэртэй боллоо. За одоо урталт нь хасах тэмдэг байгаа тийм үү энэ хэлбэр. Энийг та нар хаанаас мэдтээ? Бас квадрат функцтэй x квадрат гэсэн функцийг авч салаан дээшээ харсан байдаг тийм үү? Хасах x квадрат болохоор салаан доошоо тэг шимтэй бүрдсэн байдаг тийм үү? Саяын x-ийн үйлдэл бол яаж гэнэ үү? Яг тэрнтэй төстэй байна тийм үү?
тэгшимтэй доош нь нугалцсан байна тийм ээ. За ингэж одоо 4-ийг нэмэх гэхээр явдрал хугацаа хөрөлтөө санахад бол энэ дээшээ хилчих юм байна тийм үү. За тэгээд за энэ мөдөгцөн мужид бидний гарах оршиж байна. Утгын мужийг олгосон бодлого гэж байна шүү дээ тийм ээ. Утгын муж нь нэр нь хитээс хит хүртэл орно. Хасах хязгааргүйгээр энэ доош хязгааргүй хасах хязгаараас 4 орно игрийн дагуу утга авч байна тийм үү. Тэгэхээр энэ функцийн утга нь хасах хязгааргүйгээр 4 гарлаа. Энэ хариу юутай адилхан байна? Өмнөх үнэлэх аргатай юу вэ? Ижлэг арга болсон байна тийм үү? Тэгэхээр энэ зүйл бодсон байна. За энэ хоёрын нэг функцийг бид нэгсэн гаргах нэг байгаа. За хас хоёрын нэг зүйл одоо яах вэ? Тэгшимтэйгээр яах вэ? Тэгшимтэйгээр доош ингээд өөрөх юм байна тийм үү? Тэнхтгийн тэгшим гэж геометрик бас нэрлэж байгаа. За энэ ахын тийм үү? Тэгшимтэй оруулаа. За одоо нэгэн хоёр дээшээ хоёр нэг шийдчихнэ. За ийм гарахтай болох юм байна тийм үү? За утгын муж. Хоёр нэмэх хоёр дээшээ утга авч тийм үү? За энэ авч байгаа утга нь хасдаг зориос нэмэх хоёр авч байна. За энэ дахиад хоёрын нэгсийн функцийг гаргах байна. Одоо ямар хоёр хасгыг эсвэл яадаг байх нь? Тэгшимтэй хойрлыг байж. За энэ чанар байна шүү дээ. Зөвхөн хоёрын нэгжлэр биелэх үү гэхээр өөр функцүүд дээрс нь x-ийг хасгыг x-ээр солиход яадаг байх нь? Гарах нь энэ юу? Тэгшимтэй хойрлыг. Энэ хэсэг нь наашаа энэ тэгшимтэй хойроод энэ нь бол яах вэ? Ийш x байгаа x хойцогчийг хасгыг x-ээр солиход осгол инхлүү тэгшимтэй яадаг вэ? Хөвөлт юм байна. Тэгээд ийм болчихж байгаа юм шүү дээ, тийм үү? За энийг бид нэр бас мэдээд байна. Энэ бол дараа бид нар бодлого хийх болно. За хасах нь нэг гэхээр доошоо нэг нэгж байгаа. За ингэж гарах нь юм бол утгын муж нь хаснаас нэгээс нэмэх зэрэг. За хаснаас нэмэх зэрэг болно. Утгын муж нь юм. За энэ функцийн тодорхойлогдох мужийг бол гэж бид нэр ихтэй гарах гэж байна, тийм үү? За логарифм 2 сүртэй x-ийг гаргах гэвэл энэ. За нэмэх нь 4 гэхээр яадаг вэ? 17 руугаа 4 гэж зөвлөө. За одоо энэ чинь юу вэ гэхээр тодорхойлогдох муж гэхээр x-ийн ног хутгыг хэлдэг юм уу энэ? X-ийн ног хутг гэхээр одоо хаанаас хаана авах юм? Хас дөрөөс нэмэх зэрэг. X тэнхгийн дагуу аваад ихэд бол энэс хоошоо гарах нь барьж байна. Хас дөрөөс нэмэх зэрэг аваад байх юм уу? За тэгээд тодорхойлогдох муж нь энэ байна. Утгын муж нь юу гарна гэж бодож байна? Хоошоо гэдгээр дээшээ явах гарах нь байдлыг ингээд үзэхэд хасах зэрэгс нэмэх зэрэг орно утгах юм байна тийм үү? За энэ x-ийн модулын графикийг байгуулахаар ийм хэлбэртэй гаргадаг. Энийг өмнөх хичээлүүд дээр энэ өмнөх хайлтууд энийг байгуулж ирсэн үү? Байгуулж ирсэн үнцгийн график утгаагаа байгуулж нуглаа байгуулдаг тийм үү? Y тэнцүү x шулуун байна гэж байгаа. Нэг модултай функцийг байгуулахад дээш нь тэгшинтэй онгоо байгуулдаг ийм үнцгийн график гаргаж авдаг тийм үү? Одоо энэ болохоор нэмэх нь нэгийн график байгуулдаг. Тийм байна. X-ийн модулын графикны нэмчин дээшээ нэг нэгжээр зөөвөх юм байна тийм үү? За функцийн утгын мужид ороогүй хамгийн их бүхэл тоо байна. Утгын мужид ороогүй хамгийн их бүхэл тоо. За бид нар харъя. Функцийн дараахад энд авчирч орчих тийм үү? За тэгээд энэ яаж нэг ороод нэмэх зэрэг гэж. Утгын мужид нь нэг орж байгаа юм байна тийм үү? Энэ болохоор утгын мужид ороогүй гэсэн чинь яах вэ? Хамгийн нэг бүхэл тоо энэ болж таараад энэ чинь яашаа өсөж байгаа орохгүй болохоор энэ болж таарна тийм үү? Нойл. За утгын мужид нь бол нойлоос нэгээс нэмэх зэрэг нь ороогүй гэхээр тэгээд нойл болох юм байна. За энэ x-ийн модулын график улаанаар зурагдсан байна. Одоо хасах x-ийн модул дээр нэмэх байна. X эвдээ тэнхийг абсцисс тэнхийг яах вэ? X-тэй ихтэй хөрөхөр хасах x-ийн график байгуулж байгаа. Дээшээ хоёр гэснээр энэ функцийн график яаж вэ? Бүрэн байгуулагч дуусч байна тийм үү?
За тэгээд ингэж байна. Функцийн хамгийн их бүхэл утгыг бол. За утгыг 먼저 олж. Функцийн хамгийн их бүхэл утгыг бол гэдэг чинь авч байгаа утгыг хэлнэ тийм үү? Авч байгаа утга нь бол яг 2 байна тийм үү? Тодорхойлох томд хасах зөргөөс 2 орж байгаа хамгийн их бүхэл утга нь 2 байна тийм үү? За. За энэ ядуурын дор x-ийн функцийг гаргах бас ийм хэлбэртэй байна тийм үү? За энэ бас өмнөх хичээлүүдтэй байгаа. За одоо энэ ямар орчинд байгуулах вэ? За энэ нэг нь энийг самбар дээр байгуулж үзүүлээ. Ерөнхийдөө тоон гаргах ямар шиг байна. За энийг нэг нь дараа тоонод энэ функцийг гаргах. За чи байгуул. За ядуурын дор x-ийн функцийг гаргах ингэж өгччихье. Тэр байгаагаараа дураад авчиг. За та нар чинь дэвтэр дээр байгуулж иж болно. Ямар шиг энэ функцийг гаргах байгуулжээ. За ядуурын дор x-ийн функцийг гаргах. Одоо нэгсэн дээр байгаа нь ядуурын дор x-ийн гаргах тийм үү? Энэ нь хөсөлт хийгээд шууд камер байгуулж байгаа өмнө байгуулсан байгаа. Зэрэгт функц гэдэг дээр гаргах юм байгуулсан тийм үү? Даатмөр энэ дээр бас шалгаад үзье. Хасах ядуурын дор x-ийн гаргах нь дурс юм байна тийм үү сайн. За дараа нь яасан. x дээр нэгээр зүүн тишээ нэг жишээ. Одоо нэмэх хоёр ихээр яах вэ? Дээшээ шилжсэн байна. Тэгэхээр энэ хоёр гаргах яасан байна. Ерөнхийдөө зүг байна тийм үү? За зүг байна. За функцийн хамгийн их бүхэл утгыг бол гэнэ. Хамгийн их бүхэл утга. Тэгэхээр яах вэ? Орсож байгаа завсраа ингээд тэмдэглэж авах. Тэгэхээр хоёр байна да тийм ээ. Тэгэхээр хамгийн их утга нь юу байна? Хоёрыг авч яана. За нэмэлт асуулт. Тодорхойлох томч энэ зургаас хараад юу баймаар байна? Асмигээс нэмэх зураг. Бидний гаргахад энэс яаж хоошоо байрлаж байна тийм үү? Тэр авах нь хоошоо гэхээр гам жишээ ихээр өссөн тийм үү? Хасах нэгээс нэмэх хязгааргүй хооронд тодорхойлох томчтой байна тийм үү? За. За одоо нэг ийм тэгшлэг бид нар бодъё. За тэгэхээр та нар энийг одоо ямар аргаар бодох гэж мэдж байгаа аргыг хэлээ. Бодоод үзье. Хоёрын x тэнцүү x-тэй нэмэх x-ийг бодож үзье. За энэ чинь хоёр гарах нь ямар мөрөөнүүд байх вэ? Хоёрын x-ийн за мэдээж гарах байгуулж байгаа. Сайн байгуулсан. X-тэй нэмэх нэг чи юу вэ? Шулуун байгаа тийм. Нэг нь шулуун нэг нь итгэж уурсыг гарах байгаа. За хариу өгч байна. За ордуулах хийгээд ямар ордуулах хийвэл дээр юм? Зүгээр одоо дурын таа. Зүгээр тоо ордуулаад. Тоо ордууллаа. Ордуулахаар бол энэ бүх шийд олдох бас боломж байдаггүй. Яагаад гэвэл энэ дэр бүх тоог бид нэр ордуулж чадахгүй тийм үү? Тэгээд зарим үе тэнцэн бол шийд орхигдох юм тэр гэдэг ч юм уу тийм үү? Өгчгүй. За ер нь бол ийм тэгшлэгт бол өөр тийм тоонтой арга яах юм. Хурал тийгээд юм бодох арга байхгүй юм. Энэ тэгшлэгийнхээ хэлбэрийг үзэхээр нэгтгэн шугамн тэгшлэг, энэ шугамн тэгшлэг,
Энд нэг байна. Чухал хэлбэл энд нь итгэж функц байгаа. Ийм хоёр өөр төрлийн функц тэнцсэн үед болохоор ерөнхийдөө бодохоор нь одоо та нарын оролцож байгаа. Граф гаргад байгаа. За тэгээд одоо гарчгаа тавья. Хичээлийг арчиг бол яах нь ийм зарим төрлийн гişтгэлийг граф гаргаар бодохоос өөр арга байхгүй. Энэ гişтэл бол заавал граф гаргаар бодох. За тэгштэл ба тэнцэл шиг граф гаргаар бодох гэж байна. Аюул өдөр тэгштэл байлаа. За хичээлийн зорилго нь яг бид нар итгэж логарифм функц судалж байгаатай холбоотойгоор яг тэгштэл тэнцэл бишийн шийд гаргах тийм зорилготой хичээл юм байна тийм ээ. За тэгэхээр зорилт нь болохоор яг итгэж логарифм оруулсан зарим тэгштэл тэнцэл шиг граф гаргаар бодож энэ удаа судалсан юм байна. За өөр ерөнхийдөө итгэж логарифм тэгшгэлийг бол олон арга оржуул тийм ээ. Өөрөөр хэлбэл замаар бодох юм тийм ээ. За тэгэхээр өнөөдөр болохоор бидний үзэх арга нь болохоор яг граф гаргаар бодогддог тийм тэнцэлшүүдийг бодож сурах юм байна. За ийм бодлого байна. За энийг зөвхөн хамтран ярьчих. 3-1-ийн граф гаргаар болохгүй яадаг вэ гэхээр энэ хоёр тэнцүү байгаа хоёр илэрхийлэл хоёр салбар тус тусыг нь яг функц тохиогоо хоёр функц тохиогоо. Энийхээ график дүрм тийм үү? Тэгээд энэний огцлыг дүрм. За ийм маягаар та нар ямар тэгштлийг хязээ өмнө бодож байлаа? Өмнө энэ граф гаргаар энэ тэгштэл бодож байсан уу? Бодож байсан. Жишээ нь ийм тэгштэл бодож байсан. X квадрат хассан 3-1 нэмхэн 2 тэнцүү тэг гэсэн тэгштлийг та нар яаж бодож байсан санаж байна уу? Энийг үзлээгээд граф гараа. Хоёр туссан. X квадратаа үлдээгээд 3-1-ээс хассан 2 болгож хөргөж байсан шүү. Дараа нь y тэнцүү x квадрат y тэнцүү 3-1-ээс хас 2 гэсэн графикаа зурдаг тийм үү? За тэгээд орцолцлынхаа цэгийг олох замаар яа. Бодож байсан шүү дээ. Одоо тэгвэл бидний хийж байгаа энэ арга бол өмнө нь байгуулж ирсэнтэй адилхан байна уу? Адилхан байна тийм ээ. За тэгээд одоо 3-1-ээс ассныг олсон юм 3 гэсэн функцүүдээр графикийг нэг координатын системд өмнө байгуулж ирсэн биз дээ энэ тийм ээ. За 3-1-ийн график 0 дээр 1 аав, 1 дээр 3-ыг аав. Тэр хоёр цэгийн дагуулаад 3-1-ийн график яасан байна. Байгуулагдлаа. За энэ одоо x квадрат функцийн график яаж хөрөлдөө? Нэмэлт талруу. За баруун тал руугаа нэг дээшээ нэг. Энийг баруун тал зүүн тал гэж юу нэр нь ярьсан байдаг. Дээшээ доошоо гэж ярив тийм ээ. За тэгэхээр ингээд дээшээ 3 гэж бодож байна уу? За огцлцлын зэг нь одоо хаа байна? Энэ зэг байна тийм үү? За энэ зэгийн бодлого нь болохоор 1 гэсэн нь болохоор x-ийн авах гэсэн үг тийм үү? За тэгэхээр x тэнцүү 1 байх нь яах вэ? Энэ хоёрын дээр нь 1-ийг тавихад энэ утга 3 гарна гэсэн үг шүү дээ. Энэ y-гүүд хоорондоо тэнцэн гэж энэ хоёр хоорондоо юу гэсэн үг? Тэнцэж байна гэсэн үг. За 2-ын x тэнцүү x-ээс хасах 1-ийн квадрат. За 2-ын x-ийг харахгүй ингээд гавьсан байгаа. За x одоо x квадратын график авах тийм үү? За тэгээд x квадратаа байгууллаа. Нэмэлт тал руу нэг баруун тишээ нэг чиглүүлээ. Авслисийн олон тийм үү? Тип гарлаа. За энэ ойлгомжтой байна уу? За энэ логарифм 0.5 суртаа x тэнцвэр түрүүн дор x-ээс хоёр. За энэ функцийг харах бас байгуул. За нэг 0-ыг байрлаа гэдэг логарифм функц тийм үү? Нэг 0 гэсэн цэгийг дээр 0.5 гэхээр 3 функц байдаг ийм хэлбэртэй графиктай байдаг тийм ээ? За ядгуурын дор x-ээс асах нэгэн графикийг одоо зөвлөж доошоо 2-1. Шийдэл нь юу байна? 2 дээр очиж чинь 2 гэсэн шийдэлтэй байна тийм ээ? За одоо энэ тэнцэл биш байна.
За энэ тэнцвэр бас яах вэ? Аль аль нэг аргагүй байгуулна. За бид нар сая байгуулж ирсэн юм шүү дээ. Тийм үү? За энэ утгуудыг өгч байна. Ноёдыг өгөөд нэгийг өгөөд хоёрыг өгөөд хассныг үү. За шулууныхаа аргагүй байгууллаа. За одоо тэгээд юу гэхээр бид нэр бодох ёстой тэнцвэр чинь 2-ын нэгсээс нэгээс нэгс үү. Шийдийн яаж болдог вэ? Нэг одоо энэ улаан нэгээс нэгээс тийш баруун тийш шийднэ. Дээшээ барьж байгаа хэсгээр тийм үү? Одоо жишээ нь энэ хас 2 дээр энэний авах утга нь 4-ийн 1 байна уу? А гэтэл энэний хас 2 дээр юу болдгийг? Нэмэх 3 болно үстэй. Тэгэхээр энэний утга нь илүү байгаа. Илүү байна гэдэг чинь дээшлэлт нь байрлах санааг бид нэг харуулж байгаа. За тэгээд үсгээр шулууныг арга. За энэ 2-ын x функцийг арга энэ хэсэг доор нь орж байна тийм үү? Энэ дээр нь орж байна. За тэгэхээр доор нь орж байгаа гэдэг чинь баг утгатай байна. Тэр шийд нь энд авсарт орох юм байна тийм үү? За тэгэхээр шийднэ гэдэг үү? Хасгаар өгөөс ноёд болох юм байна тийм үү? За энэ хас 2-ын 1. Яах вэ? 2-ын x-ийг ихлэ байгуулна. Одоо уушна хассан болох. Тэг шигтэй орно тийм үү? За тэг шигтэй орно. За энэ x-ийн модултай гэх энэ байна тийм үү? За нэмэх нь 1 гэхээр дээшээ шинжтэй. Энэ хоёр хоорондоо тэнцэж болох уу? Болохгүй ногдсон цэг авах тийм үү? За одоо зөвхөн видео бодох болчихжээ. Энэ бодлогыг садаагаар урдж бодно. Би яаж дүүрэн олж өгье. За ихтэй сэтгүүл аваад хосоор нэмээд наадмаар гаргахгүй байна. Дууж аваа хийж болно. За та нар гашны үрдөнгөө байна шүү дээ. Таван бодлого байгаа. За би нэг зураг өгч. Энэ цаасан дээр палмастер яхаа. Палмастер хоорондоо ярилцаад нэг бодлогыг нэг цаасан дээр нь зураад энэ хаан дээр наанаа энэ. За би нэг зураг өгч. Нэг таах. Тэгээд хаан ярилцаад нэг бодлогыг зөвхөн энэ зураг хаан дээр хатчих юм байна. А энэ бол юу нэг бодлогыг нэг цаасан дээр нь 5 цаас. За тэгээд бодлогоо хувааж авах тустай гэж байна. За чи өөртөө би өөртөө таасар өөрөөсөө тэгээд бааштай. Танах нэгдүгээр баг шүү. Нэгдүгээр баг энэ хоёрдугаар багийн хам дээр хандсан зүйлийг очиж шалгаад үлдгээгийн тавь. Үлдгээгийн давхар ингэ баг гэсэн байна. Та нарын хоёрдугаар баг гээд нэгдүгээр бодлого нь одоо 5 хүртэл оноогоор нэгээс 5 хүртэл оноогоор үнэлээ. Энэ дээр нь очиж цэгээр хандгаад байна. А сүүлдэн дээр гарахгүй хооронд нь холбонд өсөж гарч ийн үгүй юу харамсаа юу. За танах тэр 3-дугаар багийг үлдээсэн. 3-дугаар баг гэсэн зэвлэлээр ингээд ихтэй яах юм. 1-р бодлогын оноогийн нэг цэгүүл хатлаа. Хооронд нь холбоо яваад байна. За тэгээд сүүлд нь би бол технээс яах юм. Гүн шинжилгээ хийх юм. За энэ үнэлгээний хуудас. Танах энэ багийг юмараа хатгаарай. Бодлоо гаргаа. За танах нь 1-р баг. Танах 4-р баг. А дээр нь юу гэдэг вэ? Үнэлсэн баг нь өөрсдийнхөө танах 4-р баг гэдэг юм. А энэ хатж байгаа заасан дээр чинь багийнхаа дугаар тавьчаарай энэ дээр нь ингэж. За би танаас палмастер өгнө. За энэ хоёрын палмастер. Ай юу байгаа юм. Тэгээд тэр өндөр өөрсдийнхөө багийн дугаарыг бодсон дээр тавь. А үндгэн дээр стат айныг авах.
За цаана тэгээд өөрсдийнхөө багийн дугаарыг таасан би сошиал медиа За таван заасан ханчаа. Таван хоорондоо зөвлөд тэгээ бодсон өргөлөнгөө гаргасан андаа гарчихоо. Өөртөө айнаар надад энэ хоёр багаас бүрэн хоёр өнгөөр нэг дөрөв илүү гоё харагдаж байна шүү дээ. Тэгээ яг бодлоо. Энэ нь яагаад юм шиг байна? Бодлогоор нь ангилмаар юм шиг байна. Нэгдүгээр бодлыг за тэр компани таахтай дээр ба. Хоёрдугаарыг хаанаас наалаад чи. Гурван дөрөвдүгээр нэг хаач. Дөрөв тав гэ. За үлдгээр бүх бодлогыг бодлогоор явуулж чадах юм байна гэчээр. Багийнхаа дугаар тавьж юм уу? Тэр таахлыг наа багаар. За үлдгээгийн нэг хүүхд найруулсан багаас тэгээд очиж тэр багаас хаана. Одоо ингэ гараад нэгдүгээр нь гарч ирсэн бол нэгдүгээрийг очиж үлдээж болно. Зүг байна уу, буруу байна уу харагдаад таахлыг болно. Үлдгээгийн уудлаа очиж энэ сэрх тавиад ирсэн. Орой надад. Sen nada boru dura normal.
가위부터 왼쪽으로 있어봐요. 이게 뼈가 계속 말한다. 이게 아무나 계속 말해서 똑같아. 내 왕이 똑같다는 것이 왕이 진짜 못다 입고 스포츠가 미신 나하고 앞뒤가 다 되시라고 자, 어떤 것도 형태가 지나왔으면 주시네요. 또 죠. 그걸 어떻게 했냐? 그걸 어떻게 아,
5 шүү дээ. Эдгээр чинь 4-р баг гэдэг 4-р баг гэсэн юм. Таавар. Тай багууд хоорондоо үнсэн үнгээгээр энэ бол 2-р багууд бас хангалттай сайн ойлгосон байна. 3-р багууд бас яасан. Оомжийн сайн ойлгосон байна. Нэг хүндээ жаа навтаа. За 4-р багийг бол танд алдсан байна гэж. За 4-р багийн үнэлгээ бас хацарч байна. Надад хурдтаар. За тэгээд 4-р багийн жоохон ажиллаж байгаа. За тэрөөс энэ боловсруулаад эдгээр 4-р баг тийм. Ой чамд яг хийдэж штэ энэ 1-р багийг Aynı funksiyon verilmekte bağlıdır. Da, aynı olsa, da kurtar olduğunu hararet. Çünkü şiitin altına dur hemen. Da, Oyun git oyun çok iyisin benim. Oru oyun çok iyi. Niko bugün dugu iyisin oldu. Altta kaçsın şey var değil mi o? Altta kaçsın. Oyun ilk defa karakter altta dursun işte. Daha en o başlık altta kaçsın. Galatasaray Turkca'ya karakter altta. Tamam. Araçın. Daha en geç oturma. Daha duruşur olsun. Daha karak botu sabara bağlıdır. Mümkün değil bu. Olsun çağırı var. Daha dur var. Dur var. Ter yoğunluğun duhu var. Ter doğru hayır doğru. Oruntur var ki araya duhu var. Nik hayır yazımın. Ağacağın arkasında. Daha funksiyon karakter altında diskuse harcağı var. İçin düşmesin o. Peki şeyin çıkıyorsun. Daha temin o hayrogatı varsın ben. Daha en bozuk ne oldu? Daha en etti orada. Kaptın. Daha. Aynı. Böyle bir hakkında değil mi? Asgari koridoruyuz. Daha tekin. Hasıllık var değil mi? Daha önce bittir ya. Dişe durum bollukta tartışma. Şu bir taş tapın bolluk atmıştı değil mi? Daha da bittir indes neyse var olacak. Dikkat ne yapı? Bittir ne yapır? Tekştir temsil düşündük yopar olacağını. Garap kargar olacağını değil mi? Garap kargar oturup mesela dünçün garap oturup süp mesaj süp var oturup değil mi? Daha ilk nokta bittir hiç ne var? Temsil bir şey var. Garap kargar zaşkı oturuşta temsil bir şey var. Belki değil mi? Энэ гоо хөрөг хийх замаар юм боломжгүй тэмцэлдэг шүү. Даав гараад арга яах юм. Ашиглах ёстой. Голны дод жишээ нь логарифм функц байна, зэрэг функц байна. Хоорондоо текстийг тэнцэлбэшээр ингээ холбогдсон нь даав гараад бодох юм байна. Айдоо текстийг тэнцчих яах юм. Гараад башгүй бодно гэж байна. За тэгээд гэрийн даавраа бичиж явъя.
За. Тэгэр энэ фасилыг бол